Сайн байцгаана уу? Ерөнхий боловсролын номт наран сургуулийн химийн багш нар мандах байна. Өнөөдрийн хичээлээр химийн урвалын ангилал гэсэн хичээлийг орох болно. Тэгэхээр химийн урвалыг бол ангилахдаа их бодис ба бүтээгдэхүүний найрлага, тоо хэмжээг үндэслэх химийн урвалыг бол 4 ангилдаг. Нэгдэх урвал, задрах урвал, халалцах урвал, солилцох урвал гэсэн 4 ангилдаг байгаа. Тус бүрдэн тайлбарлая. Нэгдүгээр урвал гэдэг нь болохоор 2 болон хэд хэдэн бодис нэгдэн нэг шинэ бодис үүсгэнэ. А бодисон дээр Б бодисыг нэмэхэд нэгдээд А Б бодис үүснэ гэсэн үг. Тэгэхээр жишээн дээр тайлбарлая. Жишээн дээр бол 3 бодис, 3 их бодис нэгдэж нэг шинэ бодис үүсэж байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр 2 болон хэд хэдэн бодис нэгдэж нэг шинэ бодис үүсгэхийг нэгдэх урвал гэж нэрлэнэ. Дараагийнх нь болохоор задрах урвал. Задрах урвал болохоор нэг бодис задран хэд хэдэн шинэ бодис үүсгэнэ. Нэг бодис задраад 2 ба түүнээс дээш бодис гэсэн үг. Тэгэхээр мөнгөний нитрат задраад мөнгө NO2, O2 болон задарч байгааг та бүхэн харж байна. Дараагийнх нь халалцах урвал. Халалцах урвал болохоор дам ба нийлмэл бодисуудын харилцан үйлчлэлийн дүнд нийлмэл бодисын аль нэг элемент халагдан шин дам ба нийлмэл бодис үүснэ. Энэ дээр хамгийн чухал зүйл болохоор идэвхийн игнэ маш чухал байгаа. Тэгэхээр А Б бодисон дээр С бодисыг нэмэхэд С Б бодис үүсээд А бодис халагдана гэсэн үг. Тэгэхээр С бодис А бодисыг халнаа гэсэн үг байна. Дараагийнх нь жишээг тайлбарлая. Жишээн дээр болохоор цахиур дээр давсны хүчлийг нэмсэн байна. Тэгээд цахиур ааш холоор буюу аашийг халаад оронд нь ус төрөгчийн оронд орж суусан байгааг та бүхэн харж байна. Дараагийнх нь солилцох урвал. Солилцох урвал гэдэг нь нийлмэл бодисын харилцаа үйлчлэлээр тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүд харилцан солилцоод орж шинэ нийлмэл бодисууд үүсгэхийг хэлж байгаа. Тэгэхээр А Б гэсэн нийлмэл бодисон дээр С Д гэсэн нийлмэл бодисыг нэмэхэд А Д дээр нэмдэг нь С Б гэсэн шинэ бодис үүсэж байгааг харж байна. Тэгэхээр энд бичгтээ болохоор урд талд байгаа атомууд байранда харин хойтлын нийлмэл бүрэлдэхүүн хэсгүүдийг солино гэсэн үг. Урд талд байгаа атомууд байранда бичигдээд хойд талын бүрэлдэхүүн хэсгүүдийг солино. Жишээн дээр тайлбарлая. Мөнгөний нитрат дээр калий йодыг нэмсэн байна. Тэгэхээр мөнгө калий 2 байранда харин хойтлын NO3 йод гэсэн бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо солилцож шинэ бодисыг үүсгэж байгааг та бүхэн харж байна. Урвалын эргэх шинжийг үндэслэн 2 ангилж болно. Эргэх урвал, үл эргэх урвал. Эргэх урвал гэдэг нь харилцан эсрэг зүгт нэгэн зэрэг явагдаж бүтээгдэхүүн үүсгэх ба задрах урвал явагддаг. Тэгэхээр жишээн дээр бол азот дээр ус төрөгчийг нэмээд аммиак үүсэж байгааг та бүхэн харж байна. Аммиак буцаж задраад азот ус төрөгч үүсгэх ийм урвалыг хэлж байгаа. Тэгэхээр буцаж эргэж бүтээгдэхүүн үүсгэнэ гэсэн үг байна. Тэгэхээр үл эргэх урвал гэдэг нь болохоор нэг чиглэлд практикийн хувьд эцсээ хүртэл явагдана. Хий ялгарах, тундас үүсэх, сул электролит үүсэх, комплекс нэгдэл үүсэх урвалын практикийн хувьд үл эргэх урвалууд байдаг. Тэгэхээр натрийн гидроксидтэй хөрвөн хүчлийг нэмээд натрийн 2SO4 натрийн сульфат ус үүссэн байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр энэ натрийн сульфат ус маань буцаж эргэж явагдахгүй гэсэн үг юм байна. Урвалын дулааны илэрлийг үндэслэн 2 ангилдаг. Тэгэхээр урвалын дулаан бол эндотермийн урвал, экзотермийн урвал гэж та бүхэн ангилдгийг мэдэх бах. Тэгэхээр урвалын дүнд орчноос дулаан шингээгдэн тогтолцооны энтальпи ихсдэг. Тэгэхээр эндотермийн урвал маань болохоор дулааныг өөртөө шингээж явагдаж байгаа урвалыг хэлдэг. Харин экзотермийн урвал нь урвалын дулаан ялгаруулан явагдаж тогтолцооны энтальпи буурдаг. Тэгэхээр экзотерм нь дулааныг ялгаруулж явагдаж байгаа урвалыг хэлнэ.
За жишээг та бүхэн харж байгаа хаа. За эсэлтгүүн хэмээс хамаарат хоёр ангилж болно. Эсэлтгүүн хэмийн өөрчлөлтгүй урвал эсэлтэн ангижрах урвал гэж. Тэгэхээр эсэлтэн хэмийн өөрчлөлтгүй урвал гэж байдаг хүн. Урвалын явцад урвалд орж байгаа бодисуудын элементийн атом эсэлтгүүн хэм өөрчлөлт орохгүй гэсэн. Тэгэхээр их бодисудаас бүтээгдэхүүн бод зүүсгтээ нөгөө эсэлтлийн хэм нь өөрчлөгдөхгүй гэсэн үг. Харин эсэлтэн ангижрах урвал гэдэг нь болохоор урвалд орж байгаа бодисын элементийн атом эсэлтгүүн хэм нь өөрчлөгдөж явагдана гэсэн үг. За дор жишээн дээр цөмөрө харъя. Эндээс болохоор төмөр энд бол 3 валенттай 3 эсэлтлийн зэрэгтэй байсан бол эндээс 2 эсэлтлийн зэрэгтэй. За хөхрийг харъя. Хөхөр бол энд 2 эсэлтлийн зэрэгтэйгээс тэг эсэлтлийн зэрэгтэй болж өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ урвалыг эсэлтэн ангижрах урвал гэж нэрлэдэг байна. За их ба бүтээгдэхүүн бодисын агрегат төлөвийг үндэслэн хоёр ангилдаг. Агрегат төлөв буюу нөгөө хатуу шингийн хий гэсэн үг. Тэгэхээр энийг үндэслэн гомоген урвал, гетероген урвал гэж ангилна. Тэгэхээр гомоген урвал нь болохоор их ба бүтээгдэхүүн бодисуудын агрегат төлөв ижил байна гэсэн үг. За энэ дор жишээн дээр NO хий байдалтай, хүчил дөрөвч хий байдалтай, үүссэн бүтээгдэхүүн NO2 муу адил хий байдалтай байна гэсэн үг. За гетероген урвалын хувьд болохоор их ба бүтээгдэхүүн бодисуудын агрегат төлөв өөр төлөвт оршино гэсэн үг. Тэгэхээр хүүхэр хатуу төлөвт хүчил дөрөвч хий төлөвтэй байхад бүтээгдэхүүн бодис нь хий төлөвтэй байна гэсэн үг. Их бодисууд хатуу хий байхад бүтээгдэхүүн хий төлөвтэй байна гэсэн үг. Тэгэхээр ийм урвалыг гетероген урвал гэж нэрлэдэг байна. За катализийн үйлчлэлийг харгалзан бас хоёр ангилж болно. За тэгэхээр катализийн урвал болохоор урвалын катализаторын оролцоотой явагддаг. Тэгэхээр катализатор гэдэг маань өөрөө бүтээгдэхүүн их бодисоос бүтээгдэхүүн бодисыг үүсгэхэд урвалыг хурдсуур гэхдээ өөрийн шинж чанараа алдахгүй явагддаг бодисыг хэлдэг. Харин катализаторын биш урвал гэдэг нь урвалд катализаторын ямар ч оролцоогүйгээр урвал явагддаг урвалыг хэлэх нэ. За баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.